За сайн уу эрхлэгчнүүд минь аяа минь та нарт өнөөдөр нэг аниме ярьж өгнө. Тэр бол миний сэтгэл бүр үнэхээр гүн гүнзгий ингээд хоногдсон байдаг аниме. Орой болгон би бага байхдаа TV5 дээр үздэг байсан нэг тийм аниме байд юм аа. За өнөөдөр энийг ярьж өгөхөр болсон байгаа. Гэхдээ бичлэгээ эхлэхээс өмнө лайка дараад subscribe хийгээрэй. За бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. Хийлэн Нүгачи гэх охин ээжээгээ даган Африкт ирсэн байгаагаар аниме эхэлнэ. Анх удаа Африкт ирж байгаа болохоор Африкийн ширэнгэн ой ямар аюултай газар гэдгийг үнэхээр мэдгүй болохоор голын ирэг дээр ямар ч хамгаалтгүй нүцгэн биеийн гайхамшигыг харуулan усанд орж байх үед нь гай газар доороос матар усан дотроос гинэтгэн гараал ирнэ. Матрыг харсан урхан турхан Хийлэн маань тусламжгүй зорилгоос өөр юу ч хийж чадахгүй. Угаасаа энэ эзгүй ширэнгэн ойд хэн л туслах вэ? За одоо ч энэ охин матрын өдрийн цай болгон дээ хөөрхий минь ивэдэ гэтэл тэнгэрээр дүүлэн гинэтхэн гэж орилсоор ширэнгийн хаан Тарзан гих жаахан мангардууч булчин шүрмсэн зангирсан сайхан сэтгэлийн туйл басан залуу гарч ирэн баахан поз аван баримл мэт өөрийнхөө биеийг гайхуулан зогсож байснаа гинэтхэн ус руу аван шумбан орно. Би ширэнгэн ойн Тарзаны амьдралыг судлахаар ирсэн болохоор зураглаачаа дагуулаад шууд л бас ус руу шумбаад л орлоо. Тарзан гэсэн чинь нөгөө муу матрыг чинь сургаж өгж гинэ бүхсийг гаргачихсан. Бачи ямар муу матар вэ чи? Ахид чи хүн рүү дараад үзээрэй. Гижиг гээл жинхэнэ аав хүн шиг хүүхдээ хүмүүжүүлж өгнө. Хүмүүжлийн ажилч дуусч Хээлнийг чи зүгээр эздэг гэд хартал Хээлэнч гайх хоёрын дундуур байдалтай байсан болохоор уснаас гарч өөрийнхөө хувцсыг өмсгөө мартчихсан. Үүнийг нь харсан Тарзан эмэгтэй хүн биеэ нуухгүй байгаад би хүүхлээ гэж нүдээ нуух вэ гэл нөгөө матар Тарзан хоёр чинь зэрэг харж ийснаа хөл алдан Хээлэн рүү унана. Ээдтэй нэрчүүд далжижсэн амтд шүү нэр. Ингээд тэд танилцаж элдвийг ярьж байх үед нь гинэтхэн нүүгэлцэн их чимээ гараал явчихлаа. Юу болов яав гээл бид хэд чинь гайхал очтол хулгаан анчтад алуулахгүй гэсэндээ ширэнгэн ой амтд Тарзаныг зүглэн гүйцгээж байсан нь тэр ээж. Тарзан амттыг хамгаалахаар ирсэн болохоор бүхий л амттад тайвширцгаан Тарзаны ард орж зогсно. Тарзан маань сайхан сэтгэлийн туйл юм болохоор та ээж зүгээр ингээ явчих уу. Би хинд ч хор хүнэл учруулмааргүй байна уу гэж анчтад хэлсэн ч мөнгөнд нүдээ ухаад өгөхөөс буцхааргүй басан анчид түүний үгийг үл таан Тарзан руу гал нээн. Сум шунгных чимээнээр тэнд байсан бүхий л амтд бэр хин зугцсан ч Тарзан маань угийн л ирлэх зоригтой юм болохоор ямар ч айх айцгүйгээр сум шунгнуулан буудах анчдын сумнаас хурдан шалгамгаа гихчин болтон горилын хүчээр ганцхан цохол өмхий хөрөнгийн чадвар ашиглан дайснуудыг амархан давчхна. Манартлаа нармаага нээлгсэн анчид тэгсэн ч хаширсангүй. Машинаараа Тарзаныг мөргөх гэсэн ч угаасаа Тарзан маань ганцхан далаадтай цохилдоор мачи гээл төмрийн sig ямбила золгоол хайчихна. Ингээд харсан манай Тарзан ч бас нэлээд кул залуу юм а гээл Хээлэн битээр яг бодоол эргээл харсан чинь Хээлэн ч Тарзан руу хөөхөн ханд хаяал хөөргөстэй. Тарзан чи үнэхээр зоригтой юм а. Ямар хүчтэй юм бэ гээл. Тарзан ч бүр Хээлний хэлсэн үгнүүдэд уяраа шүлсэн гоож өстэй. Ингээд ажсэн чинь гинэтхэн хаанаас ч юм бэ Анабебеб гих тахь унсан залуу дайчин гараал ирнэ. Жэний төлөө тулалтыг хиндэ Тарзаныг Жэн гэж юу хэн юм бол гээл Хээлэн бит хоёр чинь гайхаад асуусан чинь Тарзаны ихнэр нь эд юм да. Ерөнхийдөө нэг ийм л юм болсон юм байлээ л дээ. Анабебеб 5 жилийн өмнө хүчрхэг дайчин хайж тулалтгаар явж байгаад түүр энэ хавьд амс хийгээд голын хэрэгээ хажууд морь хараад байж исэн юм байна л та. Гэтэл Жэнгийг харсан хүн бүрийн хоёр нүдэнд бүлтэрмээр бомбон цагаан хөхтэй үнэхэрийн үзэсгэлэнтэй хөхтэй бишээ нэрэ төрхтэй шүү. Үнэхэрийн үзэсгэлэнтэй бүсгүйд Анабебеб сэтгэлийн жолоогоо алдсан ч Жэн аль хэдийн Тарзаны эхнэр болсон байжээ. Хүссэн юм бүхнээ тулалдаад авчихдаг юм болохоор Анабебеб Тарзаныг тэр даруйд л тулаанд дуудчих л дээ. Тэгсэн яг хүч тэнцүү байсан болохоор тулаан 4 өдөр 4 шөнө үргэлжлэн хэн ч ялаагүй болохоор Анабебеб 5 жилийн турш хүнд хэцүү бэлтгэлхийн илүү хүчтэй болоод ахин тултгаар ирсэн юм байна л та. Энэ тухайга бид хэдэж шин сэтгэлээсээ ярьж өгвөл маргааш тулалтыг гэж хэлээл эргээл харсан Хээлэн Тарзан хоёр ч арагшаа араал суудсан эхнэрийнхэн талаар ярилцаж байд юм да. Анабебеб ч уурлал чи мөн хөөй хүн юм яриад авах чинь маргаас заавал тулдъя шүү гэж хэлээл яваад өгнө. Тарзан Хээлнийг дагуулаад гэртээ иртэл горил нь юм угаацсан сууж байна.
Тэр гориллоос эхнэрээ хаана байгааг нь асуугаал очоод Жэн сэрээрээ гэсэн гахаа байд юм да. Тэгсэн хин нэг нь намайг дуудаад байна уу? Төс гээл газар доргитол алхасаар Жэн гараал ирнэ. 5 жил өнгөрсөн болооч ч тэр үү үнэхээр их өөрчлөгдөжээ. Ууг нь энэ Жэн чинь Нью-Йоркд алтартай загвар өмсгч байсан гэж байгаа. Одоо бол ширэнгийн ан атманыг ганц айлгадаг хүн болчихсон. Тарзан Жэний ганц л муухай харалтаас айж шууд бүхэл гэр орны ажлаа хийнэ. Энэ бүхнийг харсан Хелен ч дундуур нь хөөхөн орчих гээл. Намайг аварсанд баярлаа. Би чамд баярлснаа илэрхийлье. Өнөөдөр хоёулаа романтик үз зохиоё гэсэн Тарзан маань дотроо бөөм баяр болол том үний юм төсөөлөөл. Үүнийг нь анзаарсан Жэн Тарзаныг шөнийн эргүүлдээ гарах үеэр нь хөөхөн саатуулах аргаа олчихно. Нөгөө талд Анабебеб маргаашийн тулаандаа бэлдэн од сөхөр өргөөл хэдэн зуун удаа сууж босоод бэлтгэлээ хийж байхад Тарзан харин эхнэрийнхээ бид шүнжин массаж хийн хонно. Харин Хелен хөөрхийн амтнд Тарзаныг ирнэ гээл хамаг хөрхөн дээрээ тавьсан хүлийн сун. Өглөөж болж нар мандах үед Тарзан Хелен дээр ирэн уйлцсан чи яагаад ирээгүй юм бэ? Би чамайг шүнжин хүлээсэн гэхэд Тарзан бүх уучраа хэлэхэд Хелен тэгвэл өнөөдөр Анабебеб тудлаагаасаа ялагдчих. Тэгвэл хоёулаа орой олгон романтик үзэж зохиож чадна гээл ярилцаад байж ахын Жэн модны араас сонсож байна. Тулаанч эхлэх цаг боллоо. За яах вэ энэ Тарзан маань Хелений үгэнд ороод арай нэр төрөө бодохгүй Жэнийг өгөөд явуулчих юм биш үсттэй гэсэн эргэлзээтэй байтал харин яасан гэж Анабебеб энэ хоёр үнэн тэнэг хоёр талд шүнжин хийсэн зүйлээ давтаад эхэлнэ. Юу болоод байгаа юм бэ? Тулдаач гээл Хелен ойрлоготой зэрэгцэн Анабебеб гээл цохигээл тэгсэн чинь Тарзан гинтгэн үсрээл бултаал яг жинхэнэ дулаан эхлэхэндээ хач чулуу цөмөртөл тулдаг тэднийг харсан Хелений урам нь хугаран гайхан яагаад гэж бодож явах үед Жэн багталтай наргагүй гарч ирэн Тарзан бол үнэхээр шудрах тулаанч. Дээр нь энэ ширэнгэн ан амьтад бол тэдний гэр бүл. Одоо энд харагдж байгаа жижигхэн сармагчин харж гин үү? Энэ бол Тарзаны аав. Харин энэ горил бол Тарзаны тулааны урлагийн багш. Бас дээр нь гэрийн үйлчлэгч. Харин би бол эхнэр нь гэж хэлсэн Хелений уур нь хүрээл. Эцэг Тарзаны хувьд гэр бүл нь тэр чигээрээ амьтад эхнэр нь хүртэл яг гахаа шиг харагддаг гэл Жэнийг уурлуулаад яг шийдвэр хүртэлх цохилтоо Анабебеб Тарзан хоёрыг хийх гэж байх үед нь бужигналтаа л хэрэлдээл тойрог болол хөөцөлтөөл эхэлнэ. Тэр хоёрын хөөцөлдөж байхыг харсан Анабебеб Жэнийг харангуудаа л тоос татуулан зүгтөөл явчихноо. Жэн юм болчихсон болохоор тулаандаа ялаагүй баяртай байна. Гэхдээ л эх хүний бахархлаа алдчихлаа гээл Анабебеб уйлаал байж авах үед тулаан дуусан ч гэсэн Хелен Жэн хоёр маань Тарзаныг булаацалтан муудалцаар л тэр хоёроос айсан Тарзан маань бүр аргаа орсондоо Анабебеб ахиад түрээд ирээ хоёлоо тулдъя. Энэ удаа би чамд жинхнээсээ ялагдъя. Харин чи Хеленийг бас давхар хамт аваа яваарэ гээл энэ удаагийн анги маань дууслаа да. Ирээсхнүүд минь. За энэ аниме маань та нарт маань таалагдсан гэж найдаж байна. Тэгээ дараагийн дугаараар уулзцгаая. 2 дугаар ангийн том утгагүй орно гэж найдаж байна. За ингээд баяртай.